Welcome to 40,000 Daily Show. Би хөтлөгч Билгүүн байна. Улаанбаатар хотод соёлын түгээх зорилготой нэвтрүүлгийн маань 13 дугаар дугаар инх эхэлж байна. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За өнгөрсөн 7 хоногт маш их халуухан сэдвүүд болж өнгөрлөө. За тэгээд энэ дотроос нэг гэгээлэг мэдээг онцлоё. За өнгөрсөн 7 хоног буюу яг одоо волейболын дээдлийн тоглолтууд явж байгаа. За тэгээд та бүхэн цагаач зөв боловсон өнгөрүүлж гоё волейболын лиг очиж зөвдөд сонирхорой гэж хүсэж байна. За тэгээд Степе аренад эмэгтэй эрэгтэй финалийн тоглолт эхэлсэн байгаа юм байна шүү. Тэгээд гэр бүлээр нэг цагийг гоё өнгөрөөж волейболыг очиж үзцгээе. Өнгөрсөн 7 хоногт бидний амьдралыг бас л нэг зүйл бас маш их дарамтанд орчуулж чадлаа. Энэ бол цахилгааны асуудал. Дулааны цахилгаастай 4 дээр асуудал гарч за тэгээд бидний тогийг өдөрт 2 цагаар таслахаар бол энэ талаар бичлэг үздэгэ. Өөрийн тоног төхөөрөмжийн байдал хэр шинжлэх шаардлагатай байгаа нь ер нь нөхцөл байдал ямар байдлаар явж ирсэн бэ? За ер нь бол 43 жилийн түүхтэй станц гэж байна. Яг энэ хугацаанд бол 100-ны бүрэн шинжилгээ бол ерөөсөө хийдэг бол зүгээр яг одоо бидний хил заншнаар бол халах гадаргуу юу одоо шугам хоолойг нь хэсэгчил солих байхгүй. Одоо та шинжилгээгээр үзээд энэ шугам хоолой энэ хэсгээр хилэгдэлтэй за энэ хэсэг нь бол нэнгэрсэн байна гэвэл бид тэр хэсгийг сольоод байгаа болохоос өрөө хэмжээний их засвар хийжсэн байхгүй. За тэгэхээр одоо бол бид бэлтгэл нөөц тоноглогүй байна гэдэг чинь угаасаа эрсдэл шүү дээ тийм. За ингээд бид нэр хүн нэгдлийн үедээ ерөнхийдөө бол Монгол улс орчлоо. Бензингүй, тоггүй. Ингээ ажид тахад одоо ингээд дэлгэсний хажууд харагдаж байгаа Монгол Ардын намын сүүлийн 2 сонгуульд орсон мөрийн хөтөлбөрт хоёулын дээр нь цахилгаан эрчим хүчний станц барьна гэсэн боловч маш их мөнгө төсөвлөж хийсэн энэ төсөв дээр нэг ч цахилгаан станц барихгүйгээр нийтдээ 8 жил засаглалаа. Монголчууд бид юмд үнэхээр амархан дасдаг. Энээр дэлхийд ирвэг энэ генээр бол тэргүүлдэг баг. Тэгээд бид нар саяхан бензингүй байгаа сурцсан одоо ингээд тоггүй болоод сурчлаа. Эргэлж мэдээж юу болоод байгаа мэдээлэл авсан. Олбогд мэдээллүүдийг өгсөн. Хариуцлага асуулах гэж хэрэг. Мэдэхгүй одоо би одоо та надад хариуцлага тооцоох гэж асуусангүй. Сошиал орчинд чойжод сайдаар маш олон маазра одоо ийм хөгжилтэй бичлэгүүд явж байгаа ч гэсэн миний хувьд одоо энэ дээр бөөнөр ийм алдагдсан боломжийг нэхэмжилдэг энэ дээр нь хариуцлага тооцдог системийг гармаар байна. Энэ тог тасарснаас болж маш олон хүмүүс бизнесийн орлогоор алдагдал хүлээж байгаа. За мөн ингээ үйлдвэрүүд хөлдөж гин. За тэгээ тоног төхөөрөмжийнхаа маш их зардлыг алдаж байгаа. Энэ боломжоо хинээс нэхэх вэ гэдэг дээр хариуцлага тооцмоор байна. Энийг цоожоо дараагаас нэхэмжилж аммаар байна. Ингээд сарын жилийн ингээд түрээс нь зогсдгоо. Тэгээ банкны хүн зогсдгоо. Ийм байдалтай байгаад бид нар орлогоо алддаг тоног төхөөрөмж ингээд энэ тог тасалтаач бас алдаад нэ. Энийн хариуцлага хэн хүлээх вэ? Хоёрдугаарт бид нар ингээд сар жилээр нь машиныхаа татварыг төлдөг. Гитсэн хатал 2 сард баг машинаар явдггүй. Энэ бас боломжийг алдчихж байгаа. Энэ боломжийг хинээс төгөх вэ? Тэгсэн мөртлөө хамгийн нийтдээ нь тогныхоо мөнгийг төлөхгүй нэг л хонол тогийн дастаа ичдэг. Тэгээ ийм харьцангуй ийм шийдвэртэй ийм сонин системтэйгээр амьдрмааргүй байна. Тэгээ тог цахилгааны асуудлыг энэ шийдэж чадахгүй бол болооч бид нар энэ мөнгө аммаар байна. Маш олон аж ахуйн нэгжүүд орлохоороо тоног төхөөрөмж жид хөрөнгөөр охирж байгаа. Энийг энэ чойжо сайдаас энэ засгийн газраас нэх хэрэгтэй. Одоо бүүнөр эдгээр нэг огцруулаад орхидог биш. Заавал хариуцлага тооцож алдсан боломжуудаа олж авах дээр хамтдаа нэгдээсэй гэж 40,000 Daily Show-оос уриалж байна. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За дараагийн сэдв бол энэ Монгол Ардын намынтай холбогдолтой байна. За ер нь бол нийгмийн сүлжээгээр маш олон хүмүүсийнхаа шоронд игээд эхэлчлээ, бариад эхэлчлээ. Төрийн жижиг дунд шатнаа бүх хүмүүст нь ингээ авилгын хэрэгэл гараад ер нь хүмүүсийн яриан донд нийгэм дотор Монгол Ардын нам биш, Монголын авилгачдын нам боллоо гэдэг бүр газар аваад энэч бүр нотлогдоо саяхан бас нэг гишүүнийг бас авилгатай тэмцэх газар аваа авчлаа. Тэгээ бүүнөрөө ер нь бол нэг ийм механизм ажиглагдаад байна. Та бас тийг санагдаж байгаа. Монгол Ардын нам нэг юм лидерээ гэж гаргаж ихтэй. Энэ хүн л хөгжүүлнэ. Нөгөө хүн амтан загнаал би л гарч ийл хөгжүүлнэ гэл. Нөгөө хүн бидний нэг 3-4 жил идэл
амар их мөнгөтэй болж аваад бүр хамаг урсын бүх төсвийг өөр дээр авч ашиглаад нөгөө хүн буухтаа зүгээр л ингээ огцор яваад байна. Тэнгүүтээ дараагийн ээлжинийг дараах за одоо ийм засварлал гэж бид нар итгээд одоо баг сүүлийн 30 жилийг барлаа. Монгол улс сайжирсангүй сүүлийн 8 жил засаглахтаа нэг ч станц барьсангүй. Тэгээ бөөнөрөө энэ хүндээ биш Монголд энэ намынхаа системдээ байгаад байна. Нэгэнт л энэ дөрмөнд нь нам засаглалтын бол бөөнөрөө энэ хүнийг солихгүйгээр одоо намыг солих цаг ирсэн. Тэгээ Монголд хүн засагладаг, нам засагладаг гэдэг бөөнөрөө ойлгох цаг нэгэнт ирчээ. Тэгээд мянган дарга солиод юу ч өөрчлөгдсөнгүй. Тэгэхээр одоо бөөнөрөө ер нь дараагийн сонгуулиар намыг солих цаг нь ирсэн биш үү. Тэгээ ийм амьдрал арай л их худлаа. 40,000 дээлээ шүү. 40,000 дээлээ шоу үргэлжиж байна. За өнгөрч 7 хоногт нэг юм сенсацаар дардаг энэ PR-чдын хийдэг юуг уламжлалсаар явлаа. За тэгээд тог захиргаан тасрахтай холбогдвол нэг хүчингийн яриг гарлаа. За хүчингийн зөв буруу юугүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гол нь би юу хэлмээр нэхээр энэ PR-чд нэг хэргийг нэг нөгөө сенсацтай мэдээгээр дардаг. Энэ арга ч одоо ирэхээ болсоо. Одоо шинэ юм олж татахгүй бол ер нь монголчууд хэрсэн болсон шүү. Тэгээд өнөөдлөө мэддэхгүй баах юм явсан. Гол асуудал нь бид нэр тогоо одоо 2026 онд гэсэн тас тусаар байгаа гэдэгтэй бүгдээрээ анхаарлаа төвлөрлөөрэй. Чичүүдийн баг тэр нэг хүчин үйлдэлжсэн гэдэг хүмүүсийн 79% нь 15-аас 29 наснд уг хэргийг үйлдэлжсэн байгаа гэдэг. Тэгэнгүүтээ уг өөрсдийнхөө мэдээлснээр хүчингийн хэрэг үйлдэлжсэн гэдэг мэдээлсэн хүмүүсийн 8.8% нь эмэгтэй хүнийг одоо жишээл өөрийгөө бие хамгаалах чадваргүй, согтсон эсвэл мансуурсан байгааг нь дайлимдуулаад хүчин үйлдэлсэн гэдэг юм гарч нуун судалгааны тайлан дээр бэнлээ л дээ. Тэгэнгүүт энэ дэр юу харагдаж байна гэхээр энэ манад ингээд хэвшмэл ойлголт. Тийм 8.8 гэдэг нь аягүй өндөр тоогод байгаа хөө гэмт хэргийн. Дээрэс нь яагаад хэвшмэл ойлголт явагдаад байна гэхээр энэ хүмүүс арх уусан үедээ хүчингийн хэрэг хийх боломжтой тий. Тэгээд далимдуулах боломжтой гэдэг юм 3 өөр юмны огтлцол дээр явагдаад байгаа. 40,000 дээлийн шоу үргэлжилж байна. За манай нэвтрүүлгийн маань булан болох хотын соёл буйлаланда би нудаад цагаан сарыг онцолж байна. 40,000 дээлийн шоугаас энэ удаагийнхаа хотын соёл болонда цагаан сарыг үргүүгээр тэмдэглэе гэдэг нэртэй уриалга гаргаж байна. За тэгээ энэ бол манай уламжлалт монголчуудын хамгийн том баяруудын нэг. За тэгээ бөөнөрөө энэ баярыг өрсөлдөх биш, өр тавьж биш, байгаа зүйлээрээ гайхуулах баяр биш. Өв соёлын дээж хүндэтгэл үзүүлдэг баяр гэдэг үндсэн концептээр нэгдэж тэгээ аль болох мөнгөө дэмий зүйлдвэрхгүй сүртэй идэ будаа засахгүй сүртэй их бэлэг орж гадны байлдалтыг дэмжихгүй дотоодосоо бүх зүйлээ шийдсэн үргүй Монгол бүтээгдэхүүнийг дэмжсэн мөнгөн нэмэгдээ дэмжсэн ийм баяр болгохыг гэж уриалж байна. Тэгээ та цагаан сар бол бидний хүндэтгэлийн баяр энийг авсархан гоё шийддэг мод дэлгэрүүлэхийг 40,000 дээлийн шоугаас уриалж байна. 40,000 дээлийн шоу үргэлжиж байна. За дараагийн сэдвт эхлээд бөөнөрөө нэг бичлэг үзцгээе. 2-3 жилийн дараа Монгол улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болгоно. Энийг харин би хариуцлагатайгаар хэлчихэ. А 2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэж хэлж байгаа. За Дорж хаан гишүүн маань 2 жилийн өмнө хэлэхдээ асар том реформ эрчим хүчинд хийх ёстой, үнийн нэмэх ёстой гэж хийгсэн үнэ нэмсэн. Тэгээд үнэ нэмээ 555 тэрбум төгрөгийг олсон. Энэ мөнгөнийхөө 38 тэрбумыг энэ захиргааны станцууд руугаар зарцуулсан билээ. Үндсэн мөнгөнд хайцсан бүүмэд. Гэхдээ одоо болтол тогонд тасарч байгаа. Өөрийнхөө нь хэлж байгаа дахиад тог тасрал би улс төрөөс явна гэж хэлсэн. 2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэж хэлж байгаа. Тэгээд бөөнөрөө Дорж хаан гишүүнийг улс төрөөс үдэж өгье. Харин зүгээр огцруулах биш. Энэ алдсан боломж буюу орлогоо алдж байгаа, тоног төхөөрөмжийг эвдэж байгаа энэ тогны асуудлаас олсон бүх эрсдлийг Дорж хаан гишүүнээс давхар нэхэмжлэхийг уриалж байна. Бас дахиад Дорж хаан гишүүний нэг бичлэгийг үздэгэ.
Тэр та бүхэн мэдж байгаа мөнх цэлмэг гэдэг нэг залуу лайв гэдэг одоо миний 10 жил ингээ хажуудалтаа ингээд битэж байгаа бас устарч залуу. Гэхдээ одоо ингээд бүр таны ингээ яриад байдаг тэр Африк улсуудыг хожиж үзмээр байна. Монголчуудад үзүүлмээр, монголчууд ямар сайхан юм нөөцтэй давуу талтай улс гэдгийг харуулмаар байна гэж ингээд сайхан бодит түүхийг ингээд бодтор үзүүлээ явж байгаа их зөрөгтэй залуу танд бол байна. За нөгөө дэлхийгээр аялаад идэг бидний сайн мэдих мөнх цэлмэг одоо энэ блогер маань уг нь бол хүн намын гишүүн байсан юм байна. За тэгээд мань үний яриагаар бол Дорж хаант улс төрт бэлдсэн Дорж хаант хилээд Африк руу аялуулсан юм байна. За тэгээ үйдсэн чи юу болсон бэ гэсэн чи нөгөө мөнх цэлмэг нь хүн намаасаа гарах өргөдлөө өгч байгаа юм байна. Тэгээ хүн намаас чи ер нь бүх гишүүд нь дайж зогтлоо доо тэгээд Баянголоос гардаг гишүүн гарсан. Одоо мөнх цэлмэг нь гарсан. Одоо ер нь Дорж хаант гишүүн маань өөрөө үлдсэн. Нэмээдээс өөрөө улс төрөөс явж байгаа. Тэгэхээр хүн нам чинь эзэн гүрчлээ шүү дээ. Бараг энэ улсын бүртгэлээс асуулгаар болчих юм шүү намаа. 40 мянгат тэле шоу үргэлжлэж байна. Өнгөрч 7 хоног тог цохилгаан дасарснаас болж ер нь энэ асуудал хинээс үүсвэ, яагаад энийг хийгээгүй вэ гэдэг нэг хүн тодорсон. За энэ бол даваа сүрэн одоо хүртэл улсын хурлын гишүүн болж байгаа. Түүний өмнө хэвлэл төгсөн ярилцлагыг бөөнөр хамтаа үздэгэ. Одоо эдний 350 мегаватт хүчин чадалтай генератор ажиллаж эхлүүлсэн шүү дээ. Зундаа бараг тест төр зогсох байдал төрж магадгүй. Зундаа. Чиний чи ингээд үйлдвэрсийн аавна гэдгээр хийсэн юм шүү дээ. Тийм учраас ийм өндөр хүчин өнөөдөр тест төр 400 мегаваттыг л үйлдвэрлэж байгаа. Гэтэл тэнд 350-ыг үйлдвэрлэж болчихоор чи яах юм? Энэ чинь зогсоохоос өөр аргагүй шүү дээ. Илүү үйлдвэрлэж гэж байж болдгоо, хоригдлуулж болдгоо. Яг л хэрэглээндээ тохирсон эрчим хүчийг л үйлдвэрлэж байхгүй энэ систем бол. Нөгөө талаараа энэ бол манай одоо гаднаас авч байгаа эрчим хүчний хамаарлыг улам нэмэгдүүлнэ. Ийм л хоёул шүү дээ. Нэгдүгээр яах нь вэ? Системийн одоо доголдол үүсгэх нь одоо аварын нөхцөл байдалтай ажилтдаг болгоно. Хоёрдугаарт бол гаднаас авч байгаа эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлнэ. Гэсэн л одоо ийм зүйл дээр бид нэр хөнгө оруулах талтай бол дахин одоо энэ технологийн шийдлийг бол ярих ёстой гэж үзэж байгаа. Би энэ бичлэгийг үзээд гайхсан. Албаар ингэж байгаа мó тоглоод байгаа юм уу гэд. Нэмэлт цахилгаан станц зөвлөлд бид нар тогны илүүдэлтэй болох учраас гадаадаас импортлох асуудал үүснэ. Тийм учраас энийг бариад хэрэггүй. Дулгааны цахилгаанаас 4-р станцд хангалттай байгаа гэд ярьж байгаа ийм төрлийн түвшээтэй байна гэдгийг нөгөө бүр хэмээгнэл бискул энэ асуултаа ойлгоогүй юм болов гэж утсан. Тэгтээ яг ингэ дэлгэрүүлээ сонсоод тахаар уг нь яг л яриад байгаа юм да. Тэр ийм мангар хүнээр бид нар төрөөд эдэлцэн ингээд өдөрдүүлж нэхэр эмэгнээр тэг хөгжихгүй байгаа шалтгаан нь ийм хүмүүс л сонгоод байгаа болохоор хөгжихгүй байгаа юм шүү. Тэгээд би хэлээд байгаа ер нь энэ намын яг солих цаг нь өдөр их тусвал болоод байна да. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв Ховд аймгаас үргэлжлэж байна. За тэгээд Ховд аймагт өнгөрсөн 7 хоногт маш олон юм боллоо. Тэмцэгчд очлоо, сэтгүүлчд очлоо, бүлгэмийнх нь очлоо, нэг намын дарга бас очлоо. Бөөнөр бичлэгийг хамтдаа үздэг. Arnold Almighty when the first round passes you by and you didn't За нөгөө нэг Монгол улс эрчим хүчний асуудалд ороод асуудлаа шийдийгээд уран олбортлох ёстой. Тэгээд ураанаар маш том эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх чадвар гаргана гэсэн чинь хүмүүс нэг маш олон юм байна. Оросын явуулга байна. Оросоос бид нар нөгөө тогоо импортлж болохоо болцохоор ингээд Оросын бизнес унах гэдэг байгаа. Бид нар маш их долларыг Оросод өгж байгаа. Энэ ингээд бизнес дасах гэдэг болохоор хүчээр орон нутгийнхнийг ингээд босдох хэмжээнд гаргаж байна. За тэгээд нөгөө найран дээр давс ихчээр манай Үнэн ба зөв намын дарга очсон байна. За дарга маань өөрөө очихдоо 10-20 хүний бүрэлдэхүүнтэй очсон байна. За тэгээд энэ бүх хүмүүсийн байрлах зардал хоолны мөнгийг эрхэм манай дарга маань өгч байгаа бас улс орныхоо төлөөс хуухтай тэмцдэг шүү. Тэгээд энэ бүх зардлыг өөрөөсөө л гаргаж байгаа өөр хямтай. Өмнө 10 тул дээр бизнес хийдэг гэсэн. Гэхдээ бизнес нь аюул томорсон. 600-тай болсон, амар том хаусанд амьдардаг болсон. Энэ идэгэд хийчихэж байгаа. Тэгээ би зүгээр энэ асуудал дээр ингээ харагдаад байгаа байхгүй. Монголоос хөгжихийн тулд ер нь бол энэ бүх оюутлогоо болон энэ уурхайн асуудал дээр нээлттэй, зэгцтэй, зөв шийдлээд гаргаад ер нь
хэрэглэх хэрэгтэй гэж би одоо боддог. Тэгээд худлаа энэ ус төрчсөн энэ нөхдөд очиж хоёр талаас нь мөнгө авах гэж худлаа бослого тэмцэл үүсгэж мөнгө олох гэж та зүгээр жижигхэн юмыг бодоод үзээрэй. Энэ олон хүний зардал хаанаас гарч ийна? Тэгээ энийг хэн санхүүжүүлж байна? Би бол тэр намын тэр жижигхэн бондгор ах уу өөрөөсөө мөнгө гаргаад тэгээд эдрийгээ тийчээ явахгүй гэж бодож байгаа. Цаана нэг санхүүжилт байгаа. Монголын хөгжлийг гацаахсан, Монголын энэ эрчим хүчний бодлого гацаахсан нэг бодлого байгаа. Тэгээд энийг хэн нэгэд байгаа мэдэхгүй. Тэгэхээр ер нь манайхын асуудал дээр хэрсэн андаасаа гэж хүсэж байна. Үндэсний хэмжээний асуудал шүү. 40,000 дэйли шоу үргэлжлэж байна. За нэг сонирхолтой бичлэг үзье. Тэгээ энэ удаагийн мэдээлэл нь Хойд Солонгостой холбогдолтой. 우리 제도의 고마움을 가슴 뜨겁게 체감했습니다. 김성은 동지께서는 행복에 겨워 있는 경성군 근로자들과 기쁨을 함께 나누시면서 이곳을 찾는 휴양생들이 문명하고 문화적인 환경 속에서 즐거운 나날을 보낼 수 있도록 최대한의 편의를 보장하여야 한다고 말씀하셨습니다. Хойд Солонгос нийтээр үйлчлүүлж болох сауны нээлт болсон байна. За тэгээ энэхүү нээлтэн дээр ерөнхийлөгч нь очсон байна. За тэгээ очиод ингээд харахад бол амар хүнийх юм өдөр байгаа эмхтэй саунд орж байгаа хүмүүс рүү орсноо ус мусын дарж үзээд энэ тэрэг болоод энэ бол нийгэм бол өмнөх социалист нийгэм одоо хүртэл байгаа дэлхий дээр хэдхэн улсуудын нэг. Тэгээ над нэг юм ажиглагц энийг үзээд бид нар бас өмнөх социализмыг саналзаад идэг хүмүүслэхээр ийм л өөрийнхөө байж болохгүй, ийм л бусдын ирэх ашигт зөвхөн даргын ярьсан зөв гэд ийм нийгэмд байсан. Тэгээд одоо ингээд санамсаргуу ч юм уу санаатай ч юм уу гэж социализмыг ингээд магтаад идэг юм зүйлүүд гарч идэг. Тэг хин гаргаад идэв мэдэхгүй дээ. Нэг Улаанбаатарын байшингуудын зураг гаргаж ирээл ийм зэгцтэй байжээ, ийм ч гоё байжээ гэд. Яг үндэ бол тухайн үед ийм үйлдвэртэй байлжээ гэж яриад идэв. Тухайн үед бүх үйлдвэрүүд нь ашиггүй болоод гарсан юм билээ. Тэгээс Монгол орн чинь социализмын дэглэмээс болж баг 10 тэрбум долларын өрөнд ороод энэ систем нь өөрөө болохоо байгаад ер нь задарсан. За тэгээд дараа нь 10 тэрбум долларыг нь Оросд бид нэр яаж өгсөн бэ гэхээр байгаль нураа бэлэглэж өгсөн. Тэгээд энэ хоёр ерөнхийлөгч очиж гэрээ хийж ингээд өрөө дарсан. Тэгээд одоо хараад байх бодоод байхад бид нэр хувийн өмчүү, хүний ирэхгүй, хэвлэл нийтлэг ирэхгүй, өөрөө хүснээрээ амьдрах, таваараа амьдрахын эрхүүдийг бүгдэд бидэд арчлал өгсөн. Тэгээд арчлын буйнаар бөөнөрөө өргөтэй болсон, өөр ингэсэн машинтай болсон, газартаа болсон, гадаадд явах боломжтой болсон. Тэгэхээр бөөнөрөө хүний амьдралд их импакт үзүүлсэн зөв зүйлээ зөв гэж ярьж хөвшмээр юм билээ. Тэгээд арчлын буйнаар бид нэр өдий зэрэгтэй сайн явж байгаа. Гэхдээ арчлын буйн буруу ашиглаж дээр өдөрж байгаа хүмүүс буруугаар өдөрдөд байгаа болохоос гортоо шаагдаад байгаа боловч бид нар арчлын буйнаар маш олон зүйлийг мэдэж авсан. Өнөөдөр миний ингээд хэвлэл нийтэлж байгаа эрхч гэсэн надад ирсэн бүгд iPhone-той интернеттэй болох бүх энэ эрхчлээд байдлыг арчлал өгсөн. Тэгэхээр бөөнөрөө энэ арчлаа нүдний цэцгийн мэт хамгаалж байгаасаа гэж уриалж байна. 40,000 дэйли шоугийн 13 дахь дугаар байлаа. Баярлалаа. Daily Show.